Худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2%-аар, хөрөнгө оруулалт 257% нэмэгдэхээр тооцож байна. Өнөөдөр энэ танхимд худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлж боломжийг бодитоор ашиглах гол оролцогчид болох аж ахуй нэгжүүдийн төлөөлөл цугласан байна. Хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдж байгаа тарифын бус саад тодорхойлыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол улсын аж ахуй нэгжүүдэд гишүүн улс бүрийн техникийн зохицуулалт, стандарт, гарал үүслийн дүрм, тохирлын баталгаажуулалтын тайлбар харилцан адилгүй хэрэгжиж байгаа нь экспортын хугацаа, зардал, эрсдлийг нэмэгдүүлж байна. Монгол улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээ, тохирлын баталгаажуулалтыг дахин шаардах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний салбарт 20 цэрийн стандартын хэрэгжил жигд бус, экспортын өмнөх болон хил гайлын шатанд саатал үүсэх тохиолдлууд гарч байна. Экспортлогч улсын нутаг дэвсгэрт сорилт туршилтыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хамтын ажиллагааны механизмыг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх нь бизнес эрхлэгч нарын зардал цаг хугацааг бууруулах, худалдаанд учирч байгаа техникийн саадлыг багасгахад үр дүнтэй шийдэл болно. Евразийн эдийн засгийн холбоонд экспорт хийхэд мөрдөгдөх техникийн зохицуулалтын шаардлагад тулгуурлан тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, шаардлага горимын дүүцэх байдлыг хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хил гайлын хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээний үн буурч, хүртээмж сайжрах нөхцөл бүрднэ хэмээн үзэж байна. Монгол улсын төр засаг худалдааны төр хэлэлцээрийн үр өгөөжийг аж ахуй нэгж иргэн бүрд хүртээхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно.